Тэгэхээр энэ одоо 2 дугаар үйлдэл байж байна. За энэ 2 дугаар үйлдэл дээр бол одоо авто тээврийн осол, зам тээврийн дээр одоо гарсан осол дээр аврагчныг хэрхэн одоо ажиллах ёстой юм бэ гэсэн ийм дасгал байж байгаа. За энэ дээр хэрэг та бүхэн харж байгаа нь энэ бол одоо ингээ осолдогч бол машинтайгаа осолдоод, тээврийн эрсдлийг осолдоод дотроос нь гарч гарах чадахгүй байгаа. За тодорхой өгөгдлүүд өгсөн байгаа. Одоо жишээлбэл ямар гэмтэл төр жолоочд учирсан юм бэ гэдгийг бол өгөгдсөн, багд бол өгөгдөнө. Тэгэхээр багууд бол одоо ерөөсөө аслын газар дээр ирээд юу юм дээр анхаарах вэ гэдгийг бол энэ дөр мэргэжлийн сорьдог. Жишээлбэл одоо юу гэдэг ослын газар ирэхлээр бол одоо аккумуляторыг салгах ёстой байдаг. Жишээлбэл одоо бензин түлш асгарсан байлаа гэж бодоход байна шүү дээ, тийм чинь аккумуляторын залгаатай байна гэдэг чинь цаашаа асаж дэлбэрэх бол аюултай. Гэтэл нөгөө хүний аврахаас өмнө бүгдээрээ нийлж байгаа дэлбэрэх одоо аюул байгаа учраас тэр нөгөө талаас бол одоо өнгөрөн онголдсон үед одоо замаас шидэгдсэн үед тээврийн хэрэгсэл заримдаа бол одоо ингээ хажуу бөөрөөрөө маш тогтворгүй байдалд байж байдаг. Тэгэхээр бол энэ доогуур нь одоо энэ модон ивэсүүдийг хийж одоо тухайн машин техник хэрэгсэл бол дахиж бол одоо ямар нэгэн байд хөдөлгөөнгүй болгож докторжуулах үйл ажиллагаа хийж байгаа. За тэгсний дараагаар бол мэдээж бол одоо тухайн осолдогч дээр бол одоо хүн орох орлого хийн. За энд бол энэ тохиолдолд бол хаалга бол одоо гатсан гэж бол үзэж байгаа. Тэгэхээр бол тусгай зориултын багцнуудыг тэнд дэлгэсэн байгаа. Тэр багцнуудаар бол одоо хэрхэн эвдэж тэлэгчүүдийг гидер тэлэгч болон тасдагчийг ашиглаж яаж хаалгад онгойлгох вэ? За та анзарж байгаа ер нь бол ихэнх тээврийн хэрэгслийн одоо аваар ослын үед ялангуяа техник тээврийн хэрэгсэл өнгөрөн онголцсон үед замаас шидэгдсэн үед бол ер нь нуруу нугасны гэмтэл авах магадлал бол маш өндөр байдаг юм байна. Тийм учраас бол энэ дээр анзаарах юм бол одоо зориултын бэхлэгээнүүдийг тухайн осолдогчийг машинаас гаргахаас өмнө нурууны чигийг мөн хүзүүний чигийг бол хийж дараа нь бол одоо ямар нэгэн бодлоо тэр өвчтнийг осолдогчийг бол одоо илүү хүндрүүлэхгүй тул тэр гэмтлийн хүндрүүлэхгүй тулд бол маш болгоомжтойгоор гаргаж ирэх ийм ажиллагаа бол явагдана. За энд бол мэдээж бол багийн харилцаа, ур чадвар осолдогчтой хэрвээ ухаан санаантай байгаа бол осолдогчтой хэрхэн харьцаж гэнэ үү? Энэ бүгдийг бол шүүгч бол одоо үнэлэх ёстой байгаа. Тэгэхээр бол энэ ер нь бол хүзүүг артлаас нь ингээд осолдогчийн хүзүүний чигийг зориултын чигийг углахаас өмнө чигийг болоод барьж докторжуулж өгж байгаа. Тэгэхээр аль болохоор л хөдөлгөөнийг хязгаарлаж заавал одоо нуруу нугасны гэмтсэн байгаагүй тодорхойгүй байсан ч хамаагүйгээр заавал одоо ийм зориултын багчийг хэрэгжилж байгаа юм. Энэ тал дээр ууч чадвар. За аврах ажиллагааны үзүүлэх сургалт одоо яг явагдаж байна. Энд 100 арагийн галуун трах аврах 119 дугаар ангийн одоо аврагчид энэ утаат байшингаас хүн аврах юм ажиллагаа явагдаж байна. Тэгэхээр энэ шүүгчийн барьж байгаа энэ нэг ийм дөрвөлжин модон сах байгаа. Тэрнийг бүгднгийн деталаар нь салгаад энэ утаатай байшинд хийн. Утаатай байшин руу аврагчид ороод тэр деталыг бүгднгийн нэвлүүлээд буцааж гаргаж ирэх ийм ажиллагаа явагдах нь байна. За тэгэхээр яг одоо утаат байшингаас хүн аврах ажиллагаа явагдаж байна. Тэгэхээр үзэгчдээ сая харсан байх энэ утаат байшингийн наанд байгаа самбар дээр тэмдэглэл хийгээд дотгошоогоо хүмүүс нэвтрүүлсэн байгаа. Тэр нь ямар учиртай юм бэ гэхээр за уурхай ялангуяа далд уурхайд бол хүн болгон одоо өөр ингэсэн пайцтай байдаг. За тэр пайцыг уурхайн гүн рүү орохдоо пайцаа өлгчөөд ордог. Түүнтэй адилхан за утаат байшин руу хэн гэдэг ямар хүн оров, за хэдэн цагт оров, за тэр сав дотор байгаа өчил төрөгч агаар хэмжээ нь хэр байна гэдгийг биш тэмдэглээд за тухайн агаар хэдэн цагт дуусах вэ гэдгийг тооцоолсон байдаг. Хэрвээ агаар дуусахаас өмнө утаат байшингаас хүн гарч ирэхгүй бол мөн дотгошоо орж тэр хүнийг аварч гарч ирэх ийм ажиллагаа явагддаг учраас энэ дээр ийм тэмдэглэл хийдэг байна. Тэгэхээр энэ үзүүлэх сургалт учраас энэ утаат байшин дотор маш жижигхэн хэмжээний тийм эвлүүлдэг дөрвөн талт зүйл байгаа. Тэр дөрвөн талт зүйлийг одоо тарааж хэлсэн байгаа. За тэр зүйлүүдийг бүгднийг цуглуулж аваад бүтэн болгоод нааш навж гарч ирэх ийм одоо ажиллагаа явагдаж байна. Энэ байшин дотор бол ер нь юу шарагдахгүй битүү утаа байгаа гэдгийг бас үзэгчдээ мэдгэн чухал баха гэж бодож байна. За одоо тэр энэ дөрвөлжин зүйл бол тал бүрдээ 12 хэсэг болдог.
За энэ зүйлсүүдийг бүгднийг одоо энэ байшин дотор тарааж байрлуулсан байсан. За үүнийг эвлүүлж гаргаж ирлээ. Дараагийн ажиллагаа эхэлж байна. Мэдээж дараагийн ажиллагаа бол энэ утаад байшинг утаагаа болгох. За гал унтраах ажиллагаа явагдаж байна. Гал унтраах машин ирсэн байгаа. За тэгэхээр гал унтраах машинд хоолой холбоод за тодорхой саатыг даваад одоо даралтай ус шахахад тэнд байрлуулсан байгаа 4-5 одоо байг усаар шүршиж одоо онох ийм ажиллагаа явагдаж байна. За эхний байгаа онлоо. Бай онох тодорхой хугацаа заасан. Бас байр дээр заасан байгаа. За 2 дахь байгаа онж байна. 3 дахь бай онлоо. За 4 дахь бай онлоо. За энэ ажиллагааны нэг хэсэг бол мэдээж устай хоолойныхоо усыг шахуулж гаргаад буцааж дараагийн баг тамирчдын үйл ажиллагаа хийхэд бэлэн болгож хурааж тавих байгаа. Энд болж байгаа үйл ажиллагааны талаар сэтгэлээс хаваалцахгүй. За энэ Борогоол компани дээр явагдаж байгаа жил болгон зохион байгуулагддаг. Гэхдээ энэ жил бол 5 дахь удаага зохион байгуулагдаж байгаа энэ сургалт, дадлага одоо энэ аврах ажиллагаа үзүүлсэн энэ томоохон тэмцээнд одоо энэ 12 баг оролцож байгаа юм байна. Ялангуяа одоо энэ Сэлэнгэд дархан Орхон аймагуудын одоо аврах гал унтраах ангууд мөн одоо уулын аврахын одоо аврагч нар мөн аврах цэцгийн ангийнхан одоо энд оролцож байгаа юм байна. Тэгэхээр энэгээр их онцлог болж байгаа. За энэ дээр бол 4 одоо төрлөөр энэ аврагч нарыг энд тэмцэлдүүлж хооронд нь одоо дадлага сурдаг солилцуулж эндээсээ одоо нэлээ олон одоо зүйл дээр өөрсдийнхээ үйл ажиллагааг цаашдаа хэрэглэхээр олон одоо бас юм одоо олж авч ажил амьдралдаа хэрэгжүүлэхэд их тусдаг хүнтэй сайхан одоо тэмцээн уралдаан болж байгаа юм байна. За ингэснээрээ бол бас нэгдүгээр хамтын ажиллагаа нэг нэгнээ таних мэдэх тухайлбал уулын аврахынх нь аврах гал унтраах ангиуттайгаа одоо танилцах мэдэх хүнээ мэдэх ийм одоо бас танилцах чиглэлийн одоо асуудал болж байгаа юм байна. Нэг нэгнийхээ ур чадварыг эндээс олж харж ур чадвараа дээшлүүлэх тал дээр бас анхаарах хэрэгтэй юм байна. Тэгээ энэ олон юмнуудыг ингэж олж авснараа одоо бас хүний амь насыг аврах, уурхай дээр, одоо байгаль орчин дээр, байшин барилга дээр, тээврийн хэрэгслээр гарч байгаа аваргалын үед аврагч хүн ямар одоо үүрэг биелүүлэх ёстой юм, хүний аврахын тулд ямар одоо байдлаар ажиллах ёстой юм гэдгийг одоо энэ дээр одоо ингэж харуулж ингэж хооронд нь тэмцэлдүүлж байгаа нь бол онцлогтой ашиг багталтай болсон тэмцээн байна гэж онцгой байдлын ерөнхий газраас энд одоо бас хамтарч ирж ажиллаж байгаагийн хувьд бол дүгнж хэлэх хэрэгтэй байна. Ер нь сүүлийн үед бол Монгол улсад уул уурхайн компаниуд нэлээд эрчимтэй хөгжиж байна. Уул уурхай тэр чигээр хөгжиж байна. Саяхан гэхэд Чил улсад одоо тэр 600 метрийн гүн түн дарагдлаа шүү дээ. Тэгэхээр Монгол тийм зүйл гарахгүй гэсэн баталгаа бол байхгүй. Тэгэхээр энэ дээр уул уурхайн компаниудтай онцгой байдлын ерөнхий газар бол баншигаас болох газар хэрхэн яаж хамтарч ажиллаж байна? Ер нь одоо уул уурхайн компаниудтай манайх одоо орон нутгийнхаа онцгой байдлын газар хэлтүүдээр дамжуулаад одоо үйл ажиллагааг нь бол хяналт тавьж ажиллаж байгаа. Энэ дээрээ бол бид нар хамгийн гол нь одоо аюулгүй байдлаас тийм ээ. Одоо аваар ослын гаргахгүй байх талаас нь анхаарч хамтын ажиллагаа зохион байгуулж явуулдаг. Ингэснээрээ одоо бид нар бас үйл ажиллагаа явуулж байгаа ч гэсэн энэ хүмүүс нь одоо эргээд одоо байгаль орчиндөө яаж нөлөө үзүүлж байна вэ? Тэр талаас нь бас бид нар хяналт шалгалт тавьдаг учраас ингээд энэ дээр нь бас бидний одоо оролцоо хамт бас чухал байгаа. Энэ утгаараа ч гэсэн манайхаас олон баг тамирчид энэ чинь оролцож одоо өргөжж олон одоо хүрээгээ тэлж олон баг хүнээ оролцуулахын бодлого бид нар явуулж байгаа. Энэ жилийн одоо үнд чинь манайхаас 6 баг оролцож байна. Тэр энэгээр бас нэлээд одоо өргөцсөн тэмцээн болж байна гэж үзэж байна.